Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх Баян-Улгийн аймагт ажиллалаа. Ерөнхийлөгчийг аймгийн удирдлагууд болон Улгийн цэргийн хүрээний хүнд таруул өгтөж авлаа. Ерөнхийлөгч Наврузын баярт зориулсан баярын хуралд оролцсон Казак түмэнд хаврын баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүлэнх сайн сайхан бүхнийг өгсөн ерөөсөн юм. Тэрбээр бодлого үйл ажиллагааныхаа хэрэгжилд санаачилсан хөтөлбөрөөр хууль түүний дотор улсын хурлын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл улс орны нийгмийн эдийн засгийн байдлын талаар танилцуулсан. Хүнсний хувьсгал, тэрб мод, эрүүл Монгол хүн хөдөлгөөн, цагаалт, илгээлт 2001 хөтөлбөрт улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа ерөнхийлөгч тодтогсон. Үүнд Баян-Улгийн аймгийн удирдлага төр, хувийн хвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлсэн. Баян-Улгичүүд өвлийг өнтөд авч олсон ололттой амжилтаа улан баттгах дүүрэн итгэл, өдрөг сэтгэлээр хаврын баяртайгаа золгож байгааг аймгийн засаг дарга Зангар хэлсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийн хэрэгжилт аймагт өрнөж байгаа бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан. Манай аймгийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтын иргэдийн маань хөдөлмөр эд нэгдлийн өрдөг юм аа. Бид цаашид хамтдаа аймаг орон нутгаа хөгжүүлж иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Наврузын энэ бэлэгдсэн өдөр айлуур хүрт алд жаргал бялгаж ахмад буурлууд маань инх тунх байж залуус маань ирж гүйч тэмүүлээр дүүрэн хүүхд багчууд маань эрдэм мэдлэг амьдралаар арвин байх болдгоо. Алтай улс шиг Батбих ард түмний эвд нэгдэлтэй байж Баян-Улгийн аймаг маань хөгжил дэвшлийн замдаа улам урагшлах болдгоо. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсөж танд баярлалаа. Баярчууд та бүхэндээ нарны баяр, Наврузын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд 83 аж ахуй нэгж 12 тэрбум төгрөгийн зээл авч эрчимдсэн мал аж ахуй, мал төхөөрөх, мал боловсруулах, сүү цагаан эдэ, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Баян-Улгийн аймаг төмс хүнсний ногооны хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангаж илүү гарсныг нь хөрш зэрэгэлдээ улс руугаа гаргадаг байсан үе бий. Нэг хэсэг импортын ногоо хэрэглэдэг байсан бол хүнсний хувьсгал атрын 4-р аян зэргийн үр дүнд газар тариалангын салбар иргэн сэргсэн. Ирэх намар хэрэгцээд төмсний 70, хүнсний ногооны 25% өөрсдөө анхыг зорж байна. Хүнсний хангамж, аюулгүй байдлын хүнсний хөдөлгөөний хэрэгжүүлж эхэлсэнд бас талархснаа илэрхийлмээр байна. Энэхүү хөдөлгөөний үр дүн ихнээсээ гараад эхэлсэн байгаа. За юу вэ гэхээр үүний үр дүнд өнөөдөр Баян-Улгийн аймагт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ жил дараалан өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэдийн дунд бас үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөдөлгөөн авах сонирхол импортын бүтээгдэхүүнээс илүү болсон гэдгийг бас хэлэхэд таатай байгаа. Мөн энэхүү хөдөлгөөний үр дүнд өнөөдөр импортыг орлох, экспортын баримжаатай нэлийн хилэн бий бүтээгдэхүүнүүд болсон байгаа. Баян-Улгийн аймгийн өлгий сумын агаарын бохирдол маш их хэмжээнд болсон. Хамгийн түрүүнд агаарын бохирдлыг бууруулахад мод дарих, ногоон байгууламжийг бий болгох, ард иргэдийг татан оролцуулах хэрэгтэй. Энэ хүрээнд анх манай аймагт улсын хурлын гишүүний Даваакрийн санаачлагаар тэрбумын хөдөлгөөнийг дэмжиж айлын өрхөн дунд уралдаан болцол зарлаж 30 айлыг тус бүрийн 1 сая төгрөгөөр урамшуулж байсан. Гэхдээ энэ мод тарьсан боловч арчиж хамгаалах нь чухал байдаг юм аа. Одоо болохоор энэ мод тэргэн модын хүрээнд энд тэтгэврийн өндөр насны хүмүүсүүдийг татан орох боломж их байгаа шүү. Эднэрд маш их боломж байгаа. Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Баян-Улгийн аймгийн 20 гаруй хүүхэд Орос, Хятад, Америк, Турк, Унгар, Чех, Польш, Казахстан зэрэг улсад суралцж байна. Өлгийн хотын агаарын бохирдол ихсэж байгааг шүүмжилж тарьсан модоо арчилж тордоход ахмад наснуудын хүчийг ашиглах айдвархүүдийг сэргээгт гэрчим хүчээр хангах чиглэлээр дөрвтэй ажил хийх шаардлагатай байгааг хэлж байлаа. Баян-Улгийн аймаг өнгөрсөн онд хаягдл ус цэвэрлэх байгууламж, төмөр бетонын гүр авт зам, Алтай таван богдын байгалийн зохицолборт газар, Булган алтан цогц бугт сумын цахилгаан хангамжийн байгууламж, аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг, Улаан гус сумын 150 ортой, Өлгийн сумын 120 ортой эмнэлэг, Ногоо нуур Булган сумын 50 ортой шин цэцэрлэг, Дэлгүүн бугт сумын хатуу хүчилттэй авт зам зэргийг ашиглалтанд оруулсан байна. Энэ онд аялал жуулчлал, спортын зохицолбор, төрийн албаагчдын орон сууц, Өлгий, Алтан цогц, Алтай сумд тус бүр 100 ортой цэцэрлэг зэргийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.